Сайн бяцхан үзэгчдээ Монгол Улсын засгийн газар аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Монгол брэнд төслийн цуврал нэвтрүүлэг эхэллээ. Энэ удаагийн дугаартаа бид Монгол арьсан брэндийг үйлдвэрлэгч SRP компанийг онцлоно. Монголчууд бид өөрсдөө хөдөлмөрлөж бүтээж ирээдүйн хөгжил дэвшилт хүрнэ. Хэн нэгнийг хүрч ирээд Монголд хөгжлийг бий болгож санхүүгийн чөлөөт орон болгоно гэж хүлээж суух нь бидний хийх зүйл биш юм аа. Монголыг монголчууд бид л бүтээн гэсэн уриатаагаар үйл ажиллагаагаа эрхэлж байгаа нэгэн байгууллагыг өнөөдөр онцолж байна. Монгол малын арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон гадны зах зээлд нийлүүлдэг энэ байгууллага бол SRP юм аа. Байгуулагдаад 3 жил гаруй болж байгаа ч өнөөдөр 25 хүнийг ажлын байраар хангасан гадаадын 3 том орны зах зээлд MR брэндийн цэвэр Монгол арьсаар хийсэн бүтээгдэхүүнээ гаргаж чаджээ. Тэд үйлдвэрлэлдээ зөвхөн эх орныхоо газар шороо их байгальд өсчүүрсэн Монгол үхэр сарлагын арьс хэрэглэдэг бөгөөд туслах материалаа Солонгосын хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэдэг. Энэ арьс ширний чиглэлийг бол яг Монгол арьсыг яг брэнд болгоё гэж анх санааг нь олсон. Тэгээ ер нь 3-4 жилийн өмнө бол яг Монгол арьс төдийл нөгөө хүмүүс нэг хэрэгэлдэггүй. Яг Монгол арьсаараа үйлдвэрүүд маань төдийл нөгөө бараа бүтээгдэхүүн хийдэггүй байх үед одоо ямар ч гэсэн нэг брэнд хийх боломж байгаа юм байна. Энэ их мал аж ахуй хөгжсөн Монгол оронд хийж болох одоо ганц зүйл бол яг энэ арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна гэдгийг нь ерөнхийдөө олж хараад тэгээд эхлүүлж исэн анх үйлдвэрээ. Тэгээд анх яг үйлдвэрээ байгуулахаас өмнө би ер нь зах зээлээ хайсан. Ер нь бараа бүтээгдэхүүн худалдаа авагч нараа олчих юм бол үйлдвэрлэж болох юм байна гэдгийг ер нь олж харж исэн л та. Тэгээд яг азар надад нэг Японд анх одоо зарах тийм боломж гарсан юм байгаа. Тэрүүрээ дамжуулаад Солонгос Тайваныхаа хэрэглэгчдийг ерөнхийдөө олсон. Одоо 3 дахь жилдээ бид нэр экспортлж байгаа. Хамгийн гол нь арьсан бүтээгдэхүүний үн цэнийг Япончууд одоо гадныхан ерөнхийдөө айгу үнэлдэг, мэдэрдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн хэрэгцээнд таарсан тэр одоо түүхий идэн гэх юм уу бүтээгдэхүүн арьс нь Монголд хамгийн их байдаг. Яг үүндээ бол бид нар боловсруулалтынхаа чанарыг улам илүү сайжруулах юм бол өшөө бүр Итали, хаана үдийн те Европ дэлхийд ер нь манай Монгол арьс өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг би бол ойлгочод байгаа учраас энэ бизнесийг бүр улам өргөжин гэдэгт ч гэсэн бүр итгэлтэй байдаг. Танайг үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнүүд импортоор оруулж ирж байгаа адил төстэй бараа бүтээгдэхүүний хооронд одоо үнийн зүрх хэрэг байт юм болоо. Яг энэ үнийн зүрхнүүд яг ямар шалтгаанаас болж гараад байна? За тэгэхээр Монголд маань үйлдвэрлэгдэж байгаа одоо бидний цэвэр арьсаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань одоо импортоор орж ирж байгаа зарим төрлийн цүнхнээс арай үнэтэй тал бол байдаг. Тэгэхээр яагаад гэвэл одоо олон мянган хувиар гадаадад үйлдвэрт одоо эсгэгдэж одоо наагдаж хийгдэж байгаа цүнхнүүд маань нэг бүтээгдэхүүнд шингэж байгаа тэр өртөх нь бол маш бага байдаг юм аа. Тийм болохоор илүү хямдхан гарч байгаа. Бидний хувьд болохоор энэ одоо жишээ нэг цүнхийг нэг бүрчлэн гар аргаар одоо хэндмэнд гэж ярьдэн шүү дээ тийм. Тэгж хийж байгаа учраас үүний хувьд зарим бүтээгдэхүүнээс арай өндөр гарах тохиолдол байдаг. Гэхдээ бид нар бол чанарыг бол амлж чаддаг. Ягаад гэвэл бид нар маань брэндүүд одоо хийгдэж байгаа нэг бүрчлэн гар аргаар гэдэг одоо тэр дамжлагаар хийгдэж байгаа учраас чанарыг бол бид нар амлж чаднаа. Малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүн нь цаг агарын ямар ч нөхцөлд хэв маяг, хэлбэр хэмжээ, өнгө зүсээ алддаггүй гэдгээрээ давуу талтай. Иймээс л Япон, Солонгос, Тайван зэрэг бүтээгдэхүүний чанар шаардлагад өндөр шалгуур тавьдаг эдгээр улсууд MR брэндийг сонгосон нь лавтай. Монгол арьсан брэндийн 70 гаруй төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өдөртөө 50 ширхэг цүнх үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай чадварлаг хамт олон юм а. Цаашид Монголын арьсан эдлийн хэрэглээний ихэнх хэрэгцээг хангах Аз, Европын орны зах зээлд Монгол малын арьсаар хийгдсэн MR брэндэд худалдаалах гэд олон том зорилтыг тавин ажиллаж байна.